Сайн байцгаана уу? Би өнөөдөр Тэмүүжингийн Багнаас Монгол ардын үлгэрийг танартайгаа ярилцсан. Мөн энэ үлгэр нь 2018 онд хэвлэгдсэн. Хамаг Монгол улсын Овог аймаг Тархай Батархай байхад Ононгийн Дэлүүн болдог гэдэг газар Исүүхэ Батар Үүлэн хөгжин хоёр Тэмүүжин хэмээх хөвгүүнд төрүүлсэн. Тэмүүжин гол дүр маань гартаа улаан шагаа атган мэндэлсэн. Тэмүүжингийн дараа Хасар, Хачуун, Тэмүүгэ гэж 3 хүн мэндэлсэн. Мөн Тэмүүлэн охин төрсөн. Тэмүүжин 9 настай байхад аав нь гэргийг хайхаар замд гарч гоо зүс сайтай бүртээ үжинтэй гэрлүүлсэн. Бүртээ үжин бол дээд цэцний охин. Үүний дараа Тэмүүжин бүртээ үжинтэй үлдээгээд Исүүхэ Баатар гэрийн зүг мордвоо. Исүүхэ Баатар замдаа цангаж татарууд руу очин цай унд уутал татарууд Исүүхэ Баатарт хор өгөн хөнөөвөө. Тэмүүжин үүнийг мэдээд гашуудангуйлан хэлсэн ч их дүү нараа бодоод эцгийнхээ өшөөг заавал авна гэд сэтгэлээ хатуулж нулимсаа арчваа. Тэмүүжин маш шартай юмд бууж өгдөггүй гин эсэг илтгэж байна. Хүлэн их ганцаараа хөвгүүдээ өсгөж хэцүү бэрхийг даван туулав. Ийхүү хөвгүүд нь өсөж том болж загас барин эм зуутал Тэмүүжингийн барьсан олзыг бэлгүүдээ булааваа. Энэ үйлдэл олон давтагдаж Тэмүүжин уурлаж хасрын хамтаар бэлгүүдийг харваж хөнөөдгөө. Үүнийг өвлөн их мэдэж та нар нэг эцгийн хөвгүүд байж юунд ингэж зөрчилдөж татаруудыг яаж дийлэх гээв гэж уурлаж гашуудваа. Энэ үед татарууд Тэмүүжин олохоор ирж Тэмүүжинг цухтаалгаж Тэмүүжин ойд гашуудан явж байхдаа би хааны үр удам би нуугдахсгүй гэд гарч татаруудад баригдаж маш ихээр томлуулдаг. Биеэрээ дүүрэн шарахтай Тэмүүжин арай хийн зүхтаж сорхон шараас туламж гуйх. Энэ үед сорхон шар Тэмүүжингийн зоргийг магтаад түүнийг 9 хоног нууж өгдгөө. Тэмүүжин 9 хоног шархан дээр нь шавж явж маш хэцүү шорон дунд эхийгээ бодон тэссээр 9 хоногийн дараа гэрийн зүг морддгоо. Ийхүү энэ үлгэр нь 15 хуудас байдаг ба гол утга нь заримдаа Тэмүүжин шиг ер нь бол хэд түргэн уурлаж болохгүй. Мөн их хүний хайр маш агуу юм шүү гэдгийг ухааруулсан.